Юу намна. Чи байж. Чи энд байж исэн дээр юм шиг байна. За. Ах нэг айкуугийн ном хайгаад байгаа байхгүй. Чи тусгаад хамтаа хэлцээд байгаа гэж. Аль нь яа? Танд айгуугийн ном хэрэггүй. Танд хэрэгтэй зүйл чинь дуу хураагаар. Тийм сонирхолтой юм аа. Та угаасаа ориглыг нүүрэн дээр нь магтаж чаддгүй гэвдээ. Тэгээд л дуу хураагаар дээрээ хэлэх гэсэн зүйлээ хэлээл сонсочихгүй юу? Нэрээ хэрэгтэй ч юм билүү тий. Тийм. Үгүй яах. Туршаал үзье. Окей. Таны нүүр чи яатсан бэ? Яаж буулаач ч юу? Улаацсан байж тээ. Тийм аа би бүр улаачдаг байхгүй. Хүү яа. Тэгвэл би танд энэ Анна мистик цацаад өгье. Цаашаа. Ямар гоё юм бэ? Энд би бүр амар улаач ч юу? Улаацсан байна. Эн чинь биш тээ. Арсны улаалтыг багасгадаг. Эмзэгшлтийг бууруулдаг юм. Тэгээ бас хүнд мэдрэмж төрж байгаа зү. Ямар гоё. За, одоо хөстөө гоё байна. Ямар их хүн ирсэн бэ? Миний яар зүгээр юм. Зүгээр ээ. Чи хөөрхөн байна. Үгүй нэг л өнгөхгүй харагдаж байгаа санагдаад. Би юу ч Анна гүшнэр подкаст хийгээд. Тахаа. Хэд гой хөнгөн мэдээж төрүүлдэг шин. За одоо ямар? Миний ярьц гой жишээлэг гялалцсан талхаар харагдаж байна уу? Ашгүй дээ. Манай хэрвээ чи надад аав ээжийн талаар ярьж өгье гэсэн бол ийм тав тухтай гэр бүлийн зориулалтад зочид буудлын төслийг бичиж чадахгүй байх гэсэн баха. Миний ач гэж юу ах вэ? Чи энэ бүхнийг ганцаараа хийсэн шүү дээ. Би зочид буудал хэвээ ажиллаад эхлэхээр чамд ашигын 10% өгнө за. Чи дандаа л мөнгө ярих юм. Гэтэ 10% гэхээр хэр их мөнгө вэ? За нэг 100 орчим сая юм уу? 100? Болгодог байхгүй юу? За одоохоо очлоо. Манай найзууд ирчих. Чи тэр хүлээж аваа за. За.